нэг гомдлын тухай мэдрэмж хуваалцъя гэж бодож гомдол гэдэг шүү дээ. Ягаад гомдчдгийг те? Ягаад гомдоод байдгийг би одоо өөрөөсөө л асууж байгаа. Тэгээд өөртөө ярилцж чагаад энэ одоо мэдрэмжээ бусдтай хуваалцсан зүг юм аа гэж одоо бодож байгаа. Тэр ийм шийдвэр гаргасан гэдэг юм. Тэгээд зүгээр бас л нэг хайрын тухай ярих гэдэг нь л гомдол гэдэг чинь хайр юм биш үү? Цаашлах юм бол одоо юу гэдэг объектив үзэл санааны хувьд бол хайр болчих. Субъектив үзэл санаан дээр болохоор одоо ингээд юу гэдэг те хүндлэл гэдэг юм уу? Ийм зүйл одоо болж хуурж. Тэгээд би бодож байгаа юм уу? Ягаад гомдоод байгаа юм? Гомдол өөрийг сони юм л та те. Хүндлэл үзэгдэхэ байсан цагт гомдол төрж идэг юм. Ямар ч үеж болно шүү дээ. Юунд ч гомдсон байж болно шүү дээ. Хүнд гомдсон байж болно те. Нэг үл одоо ямар нэгэн шийдвэрт гомдсон байж болно те. Хизүү гэдэг чинь энийг ойлгоход гомдно гэдэг чинь. Тэгээ ингээ ойлгох гол хийж. Тэгээ энэ сүүлийн үед энэ захин дээр явж байгаа энэ яг одоо болж байгаа асуудал гэдэг чинь. Гэтэ энийг хийн яриулж байгаа. Нөхцөл байдал яриулаад шүү дээ. Нөхцөл байдал гэдэг шүү дээ. Энийг би мэдэхгүй гэж шүү дээ. Мэдэхгүй зүйл. Гэхдээ нөхцөл байдал үнийг яриулж байгаа. Гэтэ хийн хэлүүлж байгаа юм гэж. Дал тухамсар хэлүүлж байгаа байхгүй. Дал тухамсар гэдэг шүү дээ. Амар гэж. Амар гомдож байгаа байхгүй. Тэг ингээд олон нийт маань амь хөгжлийн талаар аимшигтай шүүх хурлын талаар ч гэдэг юм аимшигтай зүйл ярьж байна те. Хэцүү гэдэг чинь те. Хүний алаг үр одоо амьдрал мах цусны тасархай тэгээ одоо үндсэндээ 16 нас хүртлээ гэдэг чинь тэр чинь ээж аавда маш том дурсамж бүтээсэн ийм одоо хайр байж шүү дээ. Тэгээ тэр хүчээр ингээд амийн хохироосон ийм үйл явдлалсан басамжлан доримжилсан ямар нэгэн сав суулганд хийсэн зураг хөргийг авсан аимшигтай зураг бичлэг яриа. Тэгээ олон нийт маань гомдсон шүү дээ. Гомдсон байна. Би бас энэ дээр бас гомдсон биш шүү дээ мэдсэн чинь. Олон хэлж шүү дээ. Гомдсон гэдгээ мэдэхгүй гэж зүгээр. Гомдсон гэдгээ мэдэхгүй байгаа. Тэгээ зөв юм уу буруу юм уу? Тэгээ тэрийг шүүж байгаа шийдвэр шүүх прокурор өөр юу гэдгийг мэдэхгүй гэж байна. Тэгсэн мөртлөө зөв улс орны хувьд гэдэг юм те. Үндсэн хуулиндаа бүр баталгаатай идэх хэрэг гэдэг шүү дээ. Хүний эрхийн хамгийн одоо анхны заалт гэж байна. 16-гийн 1 гэдэг хүн. Амьд явах хэрэгтэй гэж байгаа юм. Аимшигтай баталгаатай гэдэг юм. Энэ баталгаатай ирэх юм аа. Тэгээ хүний амь нас гэдэг чинь одоо ямар баталгаа вэ? Одоо ирээдүй гэж чинь. Ирээдүй болсон энэ үр хүүхэд маргааш хэний хаалгыг ийм мэдээ тогших юм. Аимшигтай гэдэг чинь. Тэгээ хамгийн гол нь алуурчд гэдэг шүү дээ. Цагаатсан гэдэг шүү дээ. Би хэлээгүй гэдэг шүү дээ. Би хэлээгүй гэж. Би яриаггүй гэдэг шүү дээ. Шүүх танх юм ярьж байгаа шүү дээ. Тэ. Энэ гомдсон шүү дээ. Гомдсон шүү дээ. Би бас гомдсон шүү дээ. Аимшигтай байхгүй. Тэгээ гол нь онцлог гэдэг шүү дээ. Онцлог нөхцөл байдал гэдэг шүү дээ. Өнөөдөр энэ 3 сая хүний хувьд зүгээр хаалга гэдэг шүү дээ. Бүгдийг ижлэхэн хаалгатай байхгүй. Ижлэхэн хаалгатай.
Тэгээ энэ мэдээ ирээдүйд хэнийх нь тогшхыг мэдэхгүй гэдэг чинь. Тэ мэдэхгүй гэж чинь. Тэгээ би энэ үндсэн хууль мөл гэдэг. Би энийг ямар зохиосон биш. Би энийг баталсан биш мэдэхгүй гэж байна. Тэ. Энэ үнэн ч юм уу худлаа ч юм уу тэ. Баталгаа гэдэг. Юуны баталгаа юм бүү мэд чинь. Амьд явах хэрэгтэй гэдэг чинь. Эрэхтэй гэдэг чинь тэ. Ихтэй мэдэхгүй гэж чинь. Сонин гэж чинь. Тэгээ хүний гомдол гэдэг чинь тэ. Тэгээ аймаа хөргөчийн ээж нь болохоор тэр 14 минутын бичлэгийг олон нийтэд үзүүлээч л гэдэг ийм хүсэж байгаа юм. Би үсээгүй гэдэг чинь. Би шаарддаг гэж чинь. Аймаа хөргөчийн ээж нь гэдэг чинь. Хамгийн гомдолтой хүн шаардж чинь. Би бол 3 хүүхэдтэй аав хүн. Би ээж хүн биш. Одоо тэр ээжийн гомдлыг, тэр цөхрөлийг, харамслыг би ойлгохгүй байна. Мэдэхгүй. Гэхдээ би мэдэрч байна гэдэг чинь би. Тэр зүйлийг мэдэрч байна гэж. Тэгээ би энэ гомдлыг хуваалцчих. Уурч нь унтаж чадсангүй шүү дээ. Тэр бичлэг янз янзын юм хараад зураг хөрг. Унтаж чадахгүй шүү дээ. Амармаар шүү дээ. Тэ. Баймар шүү дээ. Хэцүү гэдэг шүү дээ. Энийг ойлгохгүй гэдэг шүү дээ. Та нар бүр ойлгохгүй гэж дээ. Та нар гомдсон гэдгээ ойлгохгүй гэж дээ. Бүгд гомдсон баг. Гэхдээ муу юмд сайн зүйл ч гэсэн тэр зүйл байж л гэдэг шүү дээ. Ирэх ашиг гэдэг шүү дээ. Ирэх ашиг. Ирэх ашиг гэдэг шүү дээ. Нөхцөл байдалд уялдсан ирэх ашиг гэж байна шүү дээ. Ирэх гэдэг шүү дээ. Ашиг гэдэг шүү дээ. Мэдхгүй гэдэг шүү дээ. Гэхдээ мэднэ гэдэг шүү дээ. Тэгээ эн чи юу юм бэ? Шудраг бус явдал гэдэг шүү дээ. Тэ шудраг бус явдлаа. Би одоо зүгээр олон улсын энэ ардчилсан шүүх засаглалынхны одоо иймэрхүү гэмт хэрэгүүдэд төсөөтэй ийм гэмт үйлдэлүүдэд хэрхэн одоо арга хэмжээ авч зүгээр өөрийнхөө хэмжээнд судаллаа гэж шүү дээ. Тэгээ би ингээд энэ шийдвэрийг харж байна. Энэ үл өөр гэдэг шүү дээ. Өөр гэдэг шүү дээ. Олон улсад хандах юм бол нотлогоо гэдэг шүү дээ. Олон улсад энэ одоо хэрэг явдлыг хандах нь энэ одоо шийдвэрүүд гэдэг юм. Энэ хандлага гэдэг юм. Энэ ч өөрөө нотлогоо гэдэг шүү дээ. Амар гэдэг шүү дээ. Хэцүү. Амар гэдэг шүү дээ. Ойлгохгүй гэдэг шүү дээ. Тэгээ энэ яг энэ талаар үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс маш олон байна. Маш олон байна. Гомдсон байна шүү дээ. Тэ. Гомдсон гэдгээр ихтэй мэдэхгүй байдаг шүү дээ. Айцтай байгаа байхгүй. Айцтай. Айцаар бүх зүйлийг даван туулах боломжгүй гэдэг шүү дээ. Төвчээрэл ч мөн адил даван туулах боломжгүй гэдэг шүү дээ. Тэ. Болно. Үүнийг эргчлөөтэйгээр шударгаар даван туулах боломж бий гэж байна шүү дээ. Энийг ямар ч бурхан шийдэхгүй гэдэг шүү дээ. Ямар ч залбирал орлохгүй гэдэг шүү дээ. Би мэдчихэе гэдэг шүү дээ. Үүнийг яаж шийдэх юм? Гэхдээ би мэдэхгүй гэж шүү дээ. Гэхдээ ямар ч байсан гэж шүү дээ. Бид бүхний чимээгүй өнгөрүүлсэн тэр ам цаг хугацаа энэ зүйлийг баг дэмжиж байгаа юм шиг надад санагдаж байгаа юм. Тийм мэдрэмж авч шүү дээ. Чимээгүй байна гэдэг бол энэ одоо алуурчдыг дэмжиж байгаа юм шиг ойлгогдно гэж шүү дээ. Мэдэхгүй гэж шүү дээ.